UBS-тэй хамтаа гарах үзэгчтэй өглөөний мэндийг хүргэе. Кофе Youth цай ярилцлагын нэвтрүүлэг маань эхлэж байна. За өнөөдрийн ярилцлагын хүндэт зочдоо танилцуулъя. За бид нас өөрсдийгөө танилцуулнө. 예, 순천제일대학교에서 산면호 순천제일 их сургуулийн Солонгос хэлний төвийн дарга 유재설 한국어센터장 유재설 교수입니다. 안녕하세요. 아름다운 성원도시 창원도시 순천에서 온 한국어센터 팀장 배재훈입니다. 만나서 반갑습니다. Тэгээд сургуулийн бас үйл ажиллагааны талаар эхлээд үзэгчд маань мэдээлэхгүй ямар сургуулийн үйл ажиллагаа явуулж байна. Эсэлтийн талаар бас үзэгчдэд мэдээлэл өгье гэж бодож байна. 예, 저희 манай сургуулийн Чүмбү 순천제일대학교는 гэдэг Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй хотод байрлал 대한민국에서 байгаа. 가장 아름다운 Энэ хот нь 도시 ажилтнаар зам тээвэр маш их 순천에서 хөгжсөн хот 있는데요. байгаа. Үүнийгээ дагаад манай их сургууль нь 45년 маш сайн 이상의 мэрэгжилтэн 역사를 бэлтгээд 갖고 мөн энэ 있는 үйлдвэрүүдтэй мэрэгжилтнийг чадварлаг мэрэгжилтэн ажиллуулах энэ зорилгыг тавиад ажиллаж байгаа. 대한민국의 교통 요충지로서 Ямар мэрэгчлэр бас тус сургууль маань эсэлтээ авдаг юм бэ? 예, 그 순천제일대학교는 Үйлдвэрийн хотгонд ажиллах 좀 전에 ажилчин 말씀드렸던 хүчийг 대로 маш сайн өндөр мэрэгжилтэнгээр 그 бэлтэж 순천 авдаг байгаа. 주변에 있는 산업단지에 필요한 전문 인력을 공급하는 그런 어떤 전문 대학교인데요. За тус сургуульд маань ерөнхийдөө монголчууд элсэн суралцах боломж юу байгаа юу? Хэдээс хэдэн насныхан элсэх боломжтой байдаг юм бэ? Энэ талаараас мэдээлэл өгөөч мөн хавар элсэлтээ авдаг юм уу? Эсвэл намар элсэлтээ авдаг юм болов? 저희는 Монголын нөхцөл байдал дээр тулгуурлаад насны талаарх асуудлыг илүү уян хатнаар хүлээж авч байгаа. Сүнчэн Чэйлийг сургуулийг сонирхож байгаа оюутан залуустай нэмж хэлэхэд гадаадд сурангаа ажил хийгнэ гэдэг мэдээж хэцүү. Тийм болохоор манай Сүнчэн хотод сүүлийн үед маш олон хүмүүс төвлөрөх болсон. Тэрийг дагаад ажлын байр ч гэсэн ихсэх болсон. Мөн энэ ажлын байр нь ихсэхийн хажуугаар гадаад оюутнууд маань ч гэсэн суралцсангаа ажлын байраа амархан олох хүн түндээ ажиллах боломжууд хүртэл нээлттэй байгаа. 보다 많은 학생들이 지원할 수 있게 За нэвтрүүлэгт манд хүрэлцэн ирж оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа үзэгчтэй. UBS-тэй хамтаа гарах үзэгчтэй маш их баярлалаа. Кофе Youth цай нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл түр баяртай. Кофе Youth цай ярилцлагын нэвтрүүлэг маань үргэлжлэх хүрч байна. Дараагийн зочдоо та бүхэндээ танилцуулахад таатай. Үзэгчд маань бас та бүхэн маань өөрсдөө танилцуулно. 안녕하십니까. 저는 Би Солонгосын 2 дахь хот болох Пусанд байрладаг Кошин их сургуулийн гадаад харилцааны ажилтан байна. 국제교류팀의 민경태 팀장이라고 합니다. 반갑습니다. сайн байцгаана уу өглөөний мэнд хүргэе. За миний би World Group-ийн ерөнхий менежер Хуульч Төвшин Заяа байна. Тэгвэл үйл ажиллагаатаа бас үзэгчдийг танилцуулъя гэж бодож байна. Ямар одоо мэргэжлэр эсэлт авдаг үү те? Монголчууд хэрхэн очиж суралцах боломж юу байгаа юм бэ? Дэс хэдэн насныхан ер нь нээлттэй байдаг юм бэ? 저희 고신대학교는 Манай сургууль нь Пусан хотод 부산에 байрлалдаг. 있는 1942 онд 명문 사업 байгуулагдаж байсан. 재단입니다. Өөрийн харьяа дэмжлэгтэй ийм юм сургууль байгаа. 1946년도에 세워져서 Ямар мэргэжлэр эсэлт авдаг юм бэ? Монголчууд сургууль суралцахын тулд ямар шаардлагыг хамгийн ихэнд хангасан байх шаардлагатай байдаг юм бэ? 저희는 한국어 교육원에서 우선 D4 과정으로 한국어를 공부하러 오는 학생들이 있고요. манай сургууль маш 그다음에 олон D2 과정으로 학부 мэргэжлийн 과정이 хөтөлбөртэй 있습니다. боловч тэрнээс 많은 학과들이 있는데요. 특히 저희 학교는 сургууль асран хамгаалахын 보건복지, сургууль 의료 특성화대학입니다. K 그래서 사회복지, 그다음에 의료 관련된 여러 학과들, 그리고 요즘 학생들이 많이 선호하는 K-뷰티 관련, 그다음에 디지털 영상 관련된 학과들. Бакалавр, доктор, магистр гээд яг алинд нь хүмүүс ер нь монголчууд суралцах боломжтой. Хэдэн насныхан ер нь элсэн суралцах боломж ер нь сургууль нээлттэй байдаг юм бэ? Манай сургууль нь Монгол бүх оюутнуудад нээлттэй бүх мэргэжлэрээ нээлттэй байгаа. Манай сургуульд одоо бакалавраар орж ирээд одоо доктороор төгсөж байгаа 기존에 ухааны 저희 сурагч хүртэл 몽골 байгаа. 학생 중에 Өргөжлүүлэн би танаас асуултаа асууя. World Korea Group-ийн үйл ажиллагааны талаар бас үзэгчд маань танилцуулахгүй ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
Уурлагын групп маань бол хэдийнэ монголчуудын хувьд бол нэлээд танил болсон байгууллага. За бид одоо 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За зөвхөн Монгол гэлтгүй бид Азийн 7 улсад глобал оффистайгаар ингээд нийтдээ 7 глобал оффистайгаар ийм албан ёсны олон улсын ийм зуршлын байгууллага байгаа. Тэгээд бид боловсролын үзэсгэлэн экспог бол 23 дахь удаага зохион байгуулж байгаа. Тэгээд энэ удаагийн боловсролын үзэсгэлэн экспо маань бол маш олон давуу талуудтай байгаа. Тэгээд үүнийг бол ингээд дараа удаа ярих боломжтой. Давуу тал гэж та сая яриандаа дурдлаа л да, яг очиод сонирхсан хүмүүст маань ямар давуу тал ер нь байгаа юм бэ? Одоо магадгүй Солонгос явж суралцах хүсэлтэй маш олон монголчууд бол байгаа ах гэж бодож байна. Тийм. За энэхүү экспо маань бол энэ жилийн 23 дахь удаагийнх. За тэгээд энэ дээр болохоор илүү олон өмнөх жилүүдээс маш олон улсын болон хувийн ихтэй сургуулиуд хүрэлцэн ирж байгаа. Тэгэхээр Уурлагын групп нь бол цорын ганц Бүх найрамдах Солонгос улсын топ улсын их сургуулиудтай гэрээлдэг. За мөн дээрээс нь албан ёсны одоо хувийн ихтэй сургуулиуд яг албан ёсны цорын ганц олон улсын төлөөллийн байгууллага байдаг. За тэгээд энэ удаагийн боловсролын үзэсгэлэн дээр багш дарга төлөөлөгч өөрсдийн биеэр хүрэлцэн ирэхээс гадна газар дээр нийслэл бүртгэлээхийн за зөвхөн одоо хэлний бэлтгэл бакалавр магистр гэлтэхгүй маш олон хөтөлбөрүүд байгаа. Суралцангаа ажиллах хөтөлбөр, за мөн English track те англи дээрх хичээлээ үзэх, за мөн дээрэс нь англи хэлийг сая 2025 онд яг манай байгууллагын зүгээс бас санаачлан гаргасны хөтөлбөр бол англи хэлийг Солонгос улсаас сурах боломжтой англи хэлний хөтөлбөрийг гаргасан байгаа. Ингээд маш олон хөтөлбөрүүд гаргасан. За тэгээд энэхүү 2 өдрийн боловсролын үзэсгэлэн экспо дээр оюутан залуус маань хүрэлцэн ирснээрээ нэгдүгээр эдгээр том сургуулиудын багш төлөөлөгчдөөс зөвлөгөө мэдээлэл аван шууд бүртгүүлэх боломжтой. Хоёрдугаарт Уурлагын группийн 100-члын хөлс маань 50% хөнгөлөгдөж байгаа. За мэдээж газар дээр нь бүртгэлээ хийх боломжтой буюу бүртгэлийн хураамж тэг төгрөг буюу та ямар ч төлбөр төлөхгүйгээр шууд хүссэн сургуультай бүртгүүлэх боломжтой. За мөн дээрээс нь одоо сургуулиудын маш олон тэтгэлэгтэй сургуулиуд ирж байгаа. Сургуулиуд маань зөндөө олон тэтгэлгийг аваад ирж байгаа. Тэгэхээр хэлний оноотой оноогүй бүх залууст маань шууд тэтгэлэг авах, газар дээр нь тэтгэлэг авах боломжтой. Гэх мэтчлэн маш олон одоо давуу талуудтай байгаа. World Korea-гоор дамжуулан за Бүгд найрамдах Солонгос улсад суралцагчид давхарцсан тоогоор ер нь 23 жилийн хугацаанд хэд болсон бэ? Магадгүй ямар мэрэгчлэр бас суралцуулт юм бэ? За Уурлагын группээс бол яг 2025 оны байдлаар бол бид яг 7 глобал улсынхаа салбраас нийтдээ бол давхарцсан тоогоор 50,000 гаруй оюутан залуусыг Бүгд найрамдах Солонгос улсын болон хувийн ихтэй сургуулиудад суралцуулахаар ингээд 100-члын гүүрэн болж одоо суралцуулахаар явуулсан байна. Монгол оюутан залуус маань ч гэсэн үүний бол 40%-ийг эзэлж байгаа. Тэгээд Уурлагын групп маань одоо яг энэ 2025 оны байдлаар 7 дахь улстай глобал салбараа нээснээрээ илүү ингээд олон улсын групп компани гэдгээ бас илүү тодтогч байгаа. За мэргэжлийн тухайд болоод ирэхээр мэдээж хэлний оноогүй оюутан залуустай хэлний бэлтгэл за үргэлжлүүлээд та Бүгд найрамдах Солонгос улсад 200-аас 300 мэргэжлээс сонгон суралцах боломжтой. Мэдээж Монголд байдаггүй мэргэжлүүд ч маш олон байдаг гэсэн үг. За тэгээд бас одоо Монгол оюутан залуусын бас их одоо яг Монгол оюутан залуусын суралцахыг хүсдэг нисхийн чиглэл за сүүлийн үед бол хангаах ухааны чиглэлээр бол маш их оюутан залуусыг авдаг болсон. Тэгээд манай боловсролын үзэсгэлэн эксподоор хүрэлцэн ирж байгаа сургуулиуд маань ч гэсэн бас маш олон сургуулиудын бараг тал хувь нь анхаахын их сургуулиуд хүрэлцэн ирж байгаа. Энэгээр бас илүү онцлогтой байгаа. Суралцах хүсэлтэй хүмүүс маш олон байх гэж бодож байна. Ямар шаардлагыг ер нь хангасан байх шаардлагатай гэдэг юм бэ? Насныхаа хувьд хэдэн насыг ер нь байдаг вэ? За насны хязгаарын хувьд бол энэ жил 12 дугаар ангиа төгсгөөд төгсөж байгаа дүнраас эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө хамгийн багадаа за доод насны хязгаарыг 12 дугаар ангиа төгсөх боловсролын байдлаар нь хязгаарлаж өгч байгаа. Энэ жил 12 дугаар ангиа төгсөх түүнээс дээшээ бол насны хязгааргүй. Гэхдээ мэдээж насны хязгааргүй гэдэг яагаад тавьж байгаа вэ гэхээр зөвхөн Уурлагын групп дээр бол хамгийн дээдл нь 37-38 та хүмүүс ингээд виза аваад явдаг. Тэгэхээр нөгөө энэ утгаараа бид бол 37-тай 38 та хүнийг магистр, докторт ингээд явуулах боломжтой сургуулиудаа өгөх боломжтой визийг авч өгөх боломжтой нөхцөл байгаа. Тэгэхээр дээшээ бол насны хязгаар бол та бакалавр, магистр, докторт бол хийж хамаагүй. Доошоогоо бол 12 дугаар ангиа төгсгөө оюутан залуусаас явах боломжтой гэсэн. Яг иргэдээс ирж байгаа асуулт ингэдэг шүү дээ. Виз гаралт ер нь хэр байдаг юм бэ? Энэ тал дээр нэг тодорхой мэдээлэл өгөөч гэдэг нэг хүсэлт ирдэг л дээ. Энэ тал дээр ер нь ямар байдаг юм бэ? За виз гаралтын хувьд бол Уурлагын групп нь одоо виз гаралт хамгийн өндөр хувьтай байдаг. За яг гэвэл бидний хамтран ажиллаж байгаа сургуулиуд бол албан ёсны төлөөллийн улсын топ ихтэй сургууль болон хувийн томоохон сургууль байдаг. Тэгэхээр виз гарал бол хамгийн өндөр хувьтай. За зөвхөн
өмнөх мэдээлэлээр дахиад баттгаад хэлэхэд зөвхөн одоо хэлний бэлтгэл гэлтэхгүй маш олон хөтөлбөрүүд ингээ байдаг. Орлогын группийн тухайд бол суралцангаа ажиллах хөтөлбөр, хэлний бэлтгэл бакалавр, магистр, доктор, тэгээд суралцангаа ажиллах хөтөлбөрийг бас 24 онд санаачлан гаргасан байдаг. Энэ болохоор одоо нөгөө Монгол оюутан залуус 7 хоногт бага өдөр, 1 өдөр ч юм уу 2 өдөр хичээлээ бусад цагт нь гэр бүлээрээ ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэдэг юм уу. Энэ одоо аюул олон боломжуудтай байгаа. Ер нь Солонгосын сургуулиуд хизээ элсэлтэй авдаг юм бэ? За намар авдаг юм болоо, өвөл авдаг юм бол одоо хоторцсон болоо гэд бас хүмүүс асуудаг шүү дээ. Элсэлтийн тухайд болохоор жилдээ 4 удаа хэлний бэлтгэл бол 4 удаа, бакалавр, магистр буюу мэргэжлийн анги 2 удаа авдаг буюу 3 9 сард, хэлний бэлтгэл 3 6 9 12 саруудад. Тэгэхээр яг одоо маргааш одоо 12 13-ны өдрүүдийн боловсролын үзэсгэлэн экспо дээр одоо 25 оны 6 сард эхлэх хичээл дээр энэ жилийн 12 дугаар ангийн төгсөгч нар явах боломжтой гэдгээр онцлогтой байгаа. Тэгэхээр хугацаа алдаагүй одоо бараг сарын дараа эхлэх хичээл дээр явах боломжтой байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хэлний бэлтгэл за 9 сарын бакалаврын элсэлтүүд яг одоо ингээ хийгдэж явж байгаа. Тэгэхээр энэ 2 өдрийн эксподоор ирээд бүртгүүлээд тэрхүү одоо бүртгэлтэй хамрагдаад явах боломжтой. Бүгд найрамд Солонгос улсад суралцах хүсэлтэй одоо маш олон хүмүүс ба хэлний бэрхшээл тулгардаг шүү дээ тий. За эндээ хэлний бэлтгэлд явах юм бол Солонгост очиод хэлний бэлтгэлд явах юм бол ер нь энэ тал дээр ер нь ямар гэдэг юм бэ? Эсвэл шалгалт өгөх шаардлагатай байдаг юм болов? За мэдээж одоо Солонгос улсад бол зөвхөн солонгос хэлний топик оноо гэхгүй одоо зөвхөн солонгос хэлний оноо гэхгүйгээр англи хэлний оноогоор бас элсэх боломжтой байгаа. Давуу тал нэгдэж. Тий, англи хэлний оноогоор одоо элсэх боломжтой гэсэн. Тэгэхээр бас нөгөө нэг топик оноог сүүлийн үед бол яг манай хамтран ажиллаж байгаа сургуулиудын тухайд бол топик оноог онлайнаар өгөх боломжтойгоор бас онцлогтой орж ирж байгаа. Манай дээр орж ирж байгаа сургуулиуд. Тэгэхээр зөвхөн одоо хэлний бэрхшээлийн асуудал гарвал та хэлний бэлтгэлээр явчих болно. За хэлтэй тохиолдолд бол хэлний оноогоо авч чадаагүй байвал онлайнаар топик онооны шалгалтыг өгөх боломжтой болсон. Тэгэхээр энэ нөгөө хэлний оноогоо дагаад оюутнууд маань тэтгэлэг авах боломжтой. Шууд нөгөө хэлний оноон дээрээ тулгуурлаад өнгөөс уулзах боломжтой гэсэн. Тэтгэлэг аавна гэхээр ямар тэтгэлүүд ер нь монголчуудад маань нээлттэй байгаа юм бэ? Тань талаас дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд өгөөч. За тэгээ. За тэтгэлгийн тухайд бол хэлний онооны тэтгэлэг буюу англи эсвэл солонгос хэлний оноо. За эсвэл 3 дугаарт хэлний оноогүйгээрээ шууд зөвхөн World группийн оюутан гэдэг утгаараа тийм ээ шууд тэтгэлэгтэй орох боломжтой байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол англи хэлний оноог англи хэлний оноотой оюутан залуус маш их болсон. Тэгэхээр энэ англи хэлний оноогоо ашиглаад солонгос улсад өнгөөс уулзах боломжтой шүү гэдэг мэдээллийг бас оюутнуудад авахар хэлж байна. Хамгийн багадаа энэ хүү 2 өдрийн экспо дээр хамгийн багадаа 30% тэтгэлэг аав. За тэрнээсээ дэшээ 100% тэтгэлэг авах боломжтой. Хэлний оноотой оноогүй бүх оюутан залуус та нар маань хамрагдах боломжтой гэсэн. Эргээд World Korea групптэй хэрхэн яаж холбогдох вэ? За боловсролын үзэсгэлэн хаана явагдаж байгаа юм болоо яаж холбогдох вэ гэдээ үзэгчид маань бодож иж магадгүй талаас мэдээлэл өгөөч. За боловсролын үзэсгэлэн экспо маань 2025 оны 4-р сарын 12, 13-ны өдрүүдэд Blue Sky Tower-ын 2 давхарт Emerald хурлын тахилын зохион байгуулагдаж байгаа. Энэхүү 2 өдрийн арга хэмжээндээр оюутан залуус маань хурж ирснээрээ хүссэн сургуулаа сонгоод багш төлөөлөгч удирдлага захирлуудтай өрийн биеэр уулзаад ямар ч бүртгэлийн төлбөр төлөхгүйгээр шууд газар дээр нь бүртгэлээ хэлхүүлээд тэтгэлгээ аваад ингээд суралцах боломжтой байгаа. Тэгэхээр 12, 13-нд оюутан залуусаа ирж уулзаад ингээд бүртгүүлээрэй гэж уриалъя. Мөн дээрээс нь энэ жил 12 дугаар ангид төгсөж байгаа дүүнер маань ээшийн оноо хамаарахгүй шууд хэлцэх боломжтой шүү гэдэг дахиалъя. За баярлалаа. Өөрөглөд асууя. За сургуулийн үйл ажиллагааг та түрүү хэлсэн те. За тэгвэл энэ жилийн тухайд элсэлтээ ер нь хизээ авъя гэж бодож байна. Бусад яг сургуулиудаас давуу тал нь бас сургуулийн хувьд ямар давуу талтай гаруул ажиллагаа 입학 시기는 저희 다른 대학들과 다 манай сургуулийн эсэлтэн бусад сургуулиудаагаа адилхан 3, 6, 9, 12 дугаар сард хэлнийхээ бэлтгэлүүдэд оюутнуудаа аваад 3 сар 9 сарда мэргэжлийн ангиудаа эсэлт авдаг байгаа. Манай сургуулийн давуу тал гэх юм бол далайн харагддаг үзэсгэлэнтэй кампус. 내려다 보이는 아주 아름다운 캠퍼스. сургуулийн өөрийн хувийн имлэг. 그리고 대학 병원을 가지고 тэгээд 있어서 төрөл бүрийн тэтгэлгүүд байгаа. Топикийн оноо өндөр байх тусам илүү олон тэтгэлгүүдийг өгнө. 3 сая вонтэй тэнцэх хэмжээний амжиргааны зардлын тэтгэлгийг хүртэл өгдөг. 다른 대학과 다르게 저희는 그 장학금 혜택이 좀 많이 있습니다. 그래서 각 토픽 단계가 높아질수록 저희가 장학금을 지급하고 있고요. 매 학기 한국 돈으로 30만 원에 해당하는 생활비 장학금도 저희가 지급을 하고 있습니다. сургуульд одоо хичнээн гадаад оюутан суралцдаг юм бэ? Магадгүй давхарсан тоогоор одоогоор
Бичний оюутан суралцж байгаа. 저희 대학은 많은 학생이 манай сургууль 지금 олон гадаад оюутнууд байхгүй байгаа. 80-ад оюутан байгаа. Тэрний дунд одоогийн байдлаар Монгол оюутнууд бол байхгүй байгаа. 몽골 Энэ завшааныг ашиглан 학생들은 манай 지금 сургууль 이제 저희가 хүсэл эрмэлзэлтэй 학생을 모집하고 маш олон Монгол 있는 оюутнууд авсан 시기여서 сургалтаа байна. 아직 몽골 학생이 많이 있지는 않습니다. Нэвтрүүлэхээс сүүлийн хормыг бас сургуулийн талаар нэмэлт мэдээлэл өгөөд ярилцлага өндөрлөлье гэж бодож байна. 다른 곳과 다르게 지역 특화형 비자 хамтран ажилласан F2R 비자를 받을 수 있는 곳에 위치하고 있습니다. 그래서 저희 학교에서 학부 과정을 마치고 나서 Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж бас халуун татны яриа өрнөсөнд хоёртаа маш их баярлалаа. Ажилд амжилт хүсье. Баярлалаа үзэгчтэй. Кофе юу цай юу ярилцлагын нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрлээ. Дараагийн зочинтой ариг уулзлаа. Түр баяртай. UBS телевизээр сугаад харуулсан үзэж байгаа эрх үзэгчтэй баярлалаа. Кофе юу цай ярилцлага нэвтрүүлэг маань үргэлжлэн дараагийн үзэгчтэйгээ уулзалж байна. За үзэгчд маань бас өөрсдөө танилцуулна уу? Сайн байна уу? Би Инчон их сургуулийн Солонгос хэлний төвийн дарга Чэ Суки гэдэг хүн байна. Бүгд найрамдах Солонгос улсад үйл ажиллагаа явуулж байгаа Инчон сургуулийн үйл ажиллагааг бас манай монголчуудад бас танилцуулахгүй юу? Ямар мэргэжлэр ер нь эсэлт авдаг юм бэ? Ямар мэргэжлэр бас төгсгдөг юм бэ? 인천의 송도 신도시 Манай сургууль нь хотын төвдө байрладаг улсын сургууль байгаа. Манай сургууль нь улсын сургууль гэдэг утгаараа бизнесийн удирдлага, барилга, инженер гэх мэтлийн энгийн бүх мэргэжлүүдийг маш олноор байрлаж байгаа. Инчон их сургуульд суралцах хүсэлтэй монголчууд ер нь ямар шаардлагыг хангасан байх шаардлагатай байдаг юм бэ? Бас ямар мэргэжлэр мөн эсэлт авдаг юм бэ? Энэ талаас та манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 어떤 과든지 Монгол оюутнууд манай сургуулийн бүх мэргэжил нээлттэй. 도 있지만 Хүн солонгос хэл мэддэг байлаа гэж ингэж болохгүй. Англи хэл, солонгос бүх төрлөөр 그다음에 원하시는 бакалавр 트랙으로 магистр зохиох 들어오실 수 тал 있고요. мэргэжил дээрээ оюутнуудыг хүлээж авч байгаа. 당연히 대학원도 Эсэлтийн тухайд ер нь хизээ эсэлтээ авдгийг. За бусад сургуулиудын одоо давуу тал нь ямар давуу талтай байдаг юм бэ? Инчон сургуулийн хувьд? 네. 입학 시기는 다른 학교들 Манай сургуулийн давуу тал гэх юм бол хотын төвдө байрладаг улсын их сургууль Инчон онгоц буудлаас 30 минутын зайтай байдаг Сонгондоо шинэ хотод байрладаг байгаа. Манай сургууль нь модерн талаараа үзэсгэлэнтэй. 대학교고요. Мөн шинэ хот гэдгээрээ алдартай бөгөөд кампус сургуулийн кампус маш үзэсгэлэнтэй гоё болохоор 다양한 одоо 외국 солонгос 학생들이 нэвтрүүлэг, 와서 солонгос 여러 кинод 나라에서 маш ихээр ордог байгаа. 함께 공부하고 있어서 Инчон их сургуульд ер нь гадаад оюутнууд хэр их суралцаж төгсдөг юм бол хэвчлэн ямар мэргэжлэр төлхөө яг тус сургуулийг төгсдөг талаар нь бас та товчхон мэдээлэл өгөхгүй юу? 저희 외국 학생들이 지금 Хэлний бэлтгэл мэргэжлийн ангиудаа нийлүүлээд нийт 500-аад оюутан гадаад оюутан суралцаж байгаа. 예, 지금 어학센터에는 약 Гадаад оюутнуудад за ямар боломж нээлттэй байгаа талаар бас мэдээлэл өгөхгүй юу? 그래서 뭐 Солонгос хэлний төвшин сайн байх юм бол маш олон төрлийн тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой. 대학원을 Одоо мөн 희망한다면 цаашлуулан 그 сурах 주제에 따라서 хүсэлтэй байх юм бол доктор, 대학원에서 магистр 제공하는 ангиудад 다양한 тэтгэлгүүдийг 예, өргөнөөр 프로그램들, хүргэж байгаа. 프로그램들 받으실 수 За өргөжлүүлэн би World Korea Group-ийн төлөөлөгчөөс асууя. За дөнгөж сая бидний ярилцлагыг дундаас нь үзсэн маш олон үзэгч бол байгаа ах гэж бодож байна. За World Korea Group боловсролын экспог 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа гэж байна. Энэ жилийн тухайд бас экспоны онцлог давуу тал нь юу болж байгаа юм бэ? Энэ жилийн тухайд ямар онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа вэ? Юуны өмнө байгууллага дахин танилцуулъя. World Korea Group нь 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За олон улсад 7 улсад глобал салбартайгаар ингээд 7 дахь 2025 онд 7 дахь ингээд олон улсын салбараа байгуулсан. 7 дахь глобал офисаа байгуулсан ингээд олон улсын групп компани байгаа. За тэгээд бид энэ хугацаанд нийтдээ давтагдсан тоогоор 50,000 гаруй оюутан залуусыг бүгд найрамдах Солонгос улсын болон хувийн ихтэй сургуулиудад суралцуулахаар явуулсан байдаг. За бид жил болгон боловсролын үзэсгэлэн экспо зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр энэ 2025 оны экспо маань 23 дахь удаагийн боловсролын үзэсгэлэн экспо байгаа. Энэхүү экспогийн онцлог давуу талууд нь урд жилийнхаас илүү маш олон сургуулиудын
захирал, дарга, төлөөлөгч нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирээд зөвлөгөө мэдээлэл өгөн газар дээр нь одоо бүртгэлээ хийлгэж байгаа. За мөн дээрээс нь анагаах ухааны сургуулиуд маш олноор ирж байгаагаараа бас илүү онцлогтой байгаа. За мөн дээрээс нь өмнөх жилүүдээс илүү тэтгэлгийн тухайд яриул. За зөвхөн одоо солонгос хэлний оноогоор тэтгэлэг өгдөг байсан бол энэ удаагийнх бол англи хэлний оноо буюу English track хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургуулиуд маш олон гарч ирсэн. Тэгэхээр эдгээр сургуулиуд маань English track хөтөлбөрөөр тэтгэлэгтэйгээр Монгол оюутан залуусыг бас хамгийн багадаа 30-аас хамгийн ихтэй 80% хүртэлх цаашлаа топик 6 эсвэл IELTS-ийн 8 оноотой 7.5 оноотой тохиолдолд 100 хүртэлх хувийн тэтгэлгүүдийг ингээд тус олгож байгаагаар онцлогтой. За дараагийн нэг онцлог юу гэхээр зөвхөн одоо суралцах, хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор гэлтэхгүй маш олон шин хөтөлбөрүүд гарч ирсэн байгаа. Тухайлбал 2024 онд суралцангаа ажиллах гэсэн хөтөлбөрийг World Care Group санаачлан хамтран ажиллах сургуулиуд дээр хэрэгжүүлсэн байгаа. За суралцангаа ажиллах хөтөлбөр маань мөн бүртгэл маань 4-р сарын 12-13-ны өдрүүдэд болох экспо дээр явагдана. За мөн дээрээс нь англи хэлний бэлтгэлийг англи, Америк, Австралиас 20, 30, 40, 50 дахин бага зардлаар бүгд найрамдах Солонгос улсад суралцах боломжийг олгож байгаа англи хэлний хөтөлбөрийг бас энэ 2025 онд ингээд онцгойлон хэрэгжүүлсэн байгаа. Ингээд 4-р сарын 12-13-ны өдрүүдэд болох боловсролын үзэсгэлэн экспо маань Blue Sky Tower-ын 2 давхарт Emerald хурлын дахин зохион байгуулагч байгаа. Тэгэхээр энэхүү боловсролын үзэсгэлэн дээр миний түрүүний хэлсэн гих мэтлэн маш олон хөтөлбөрүүд бас ингээд хэрэгжиж байгаа, эсрэг бүртгэлүүд явагдаж байгаа. World Care Group за 23 жилийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага за зах зээл дээр бусад байгууллагаас юугаар илүү давуу талтай юм бэ? Давуу талын тухайд бас манай үзэгчдэд та танилцуулаач. За нэг зүйлээ дахин хэлье. За World Care Group бол олон улсын групп байгууллага. За дээрээс нь бид бүгд найрамдах Солонгос улсын шилдэг топ улсын 10 их сургуулийн 8 улсын их сургуультай хамтран ажилладаг цорын ганц юм олон улсын глобал групп байгууллага байгаа. Энэгээр бол мэдээж даваа талтай. За хоёрдугаарт 23 жилийн туршлага бидэнд байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ариун их туршлагатай ийм байгууллага байгаа. За тэгээд мөн хамтран ажиллаж байгаа сургуулиудаас гадна бидний хэрэгжүүлж байгаа одоо төсөл хөтөлбөрөө зөвхөн суралцахаар зогсохгүй Монгол оюутан залуус бүгд найрамдах Солонгос улсад зөвхөн суралцахаас гадна за тэд гэр бүлэрээ Солонгос улсад хэрхэн одоо хамтдаа сураад хажуугаар нь ажиллаж амьдрах боломжтой вэ? За сургуулаа төгсөөд ажлын байрыг нь яаж олж өгөх вэ? За сургуулаа төгсөөд гэр бүлийн гишүүдийг хэрхэн татаж авах вэ? За бүр гэр бүлэрээ амьдрах эрхийг яаж авах вэ? Энэ бүх одоо үндэс суурь нь сургалтын визнес эхэлдэг учраас сургалтын визэн дээр үндэслэгдээд маш олон юм онцгой шин ийм хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг Монгол залуустай зориулаад энэнгээрээ бол онцлогтой байдаг. Зөвхөн ингээд World Care Group би түрүү хэлсэнтэй суралцсан ажиллах хөтөлбөрийг анх удаага Монгол улсад хэрэгжүүллээ. За одоо англи хэлийг Солонгос улсад одоо сурах хөтөлбөрийг бас анх удаага хэрэгжүүлж байна. За одоо мөн гэр бүлэрээ ажиллаж амьдрах, гэр бүлэрээ хэрхэн Солонгос улсад суралцахын хажуугаар ингээд хамтдаа ажиллаж амьдрах талаар энэхүү ингээд маш олон боломжуудыг хэрэгжүүлэхээр манай байгууллагада давуу тал. Тэгээд мэдээж олон улсын групп байгууллага байна бид. Тэгээд мэдээж виз гаралт бол хамгийн өндөр хувьтай. Виз гаралт маш өндөр хувьтай байдаг. Бүгд найрамдах Солонгос улсын айл хот руу ихэвчлэн ер нь World Care Group маань суралцагчдыг явуулдаг юм бэ? Бүгд найрамдах Солонгос улсын зөвхөн Солонгос улсын одоо Сөүл гэлтэхгүй. Одоо сүүлийн үед бол монголчууд маань анхандаа бол ингээл Сөүл хот гэдэг байсан. Сүүлийн үед бол ингээд бүгд найрамдах Солонгос улсын бүх одоо хотуудад бол оюутан залуусыг явуулах боломжтой болсон. За бүх одоо тийм аймагуудад нь явуулах боломжтой болсон. Тэгэхээр зөвхөн одоо Сөүл гэлтгүү, Бусан, Сөүл, Тэгүү, Инчон, Чонжуу гэх мэтлэн бүх одоо Солонгосын газар нутаг дээр бол оюутан залуусыг явуулах боломжтой. Тэр газар нутгийнхаа одоо яг улсын том сургуулиуд дээр бас явуулж байгаа. За мөн дээрээс нь дахин тодруулаад хэлэхэд одоо Инчон хотод байдаг Инчоны улсын их сургуультай бид ингээд гэрээлээд одоо 12 3 дахь жилдээ болж байгаа. Тийм. Түүгээрээ бас ингээд давуу талтай. Нэвтрүүлгийн маань ярилцах хугацаа ерөөхдөө болсон байна. Тэгээ би сүүлийн хормыг та хоёртой үлдээе гэж бодож байна. Та бас World Care Group-ийн талаар мэдээлэл өгөөд, экспоны талаараас мэдээлэл өгөөд нэвтрүүлгийг хамруулъя. За 2025 оны 4-р сарын 12-13-ны өдрүүдэд буюу хагас бүтэнсийн өдрүүдэд зохион байгуулагдах Blue Sky Tower-ын 2 давхарт Emerald хурлын танхим зохион байгуулалт боловсролын үзэсгэлэн экспо дээр оюутан залуус маань хүрэлцэн ирснээрээ газар дээр нь бүртгэлээ хийх боломжтой. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр World Care Group нь оюутан залуустай зориулаад зуучлалын хөлсөө 50% хөнгөлтэй үнээр зуучлалын хөлсийг 50% хөнгөлж ин. За мөн дээрээс нь бүртгэлийн хураамж тэг төгрөг буюу та ямар ч төлбөр төлөхгүйгээр хүссэн сургуультай газар дээр нь бүртгүүлэх боломжтой. За мөн дээрээс нь
хүрэлцээрсэн оюутнууд нь энэ жилийн 12 дугаар ангийн төгсөх сурагчид байж болно. За мөн дээрэс нь насны хязгаар бол дээшээ насны хязгаар заагаагүй байгаа. За ээшээ оноо бас хамаарахгүй байгаа гэх мэтчлэн бусад одоо сургуулиуд маш олон тэтгэлгүүд зөвхөн маргааш нөгөөдрийн болох буюу одоо 4 сарын 12 13-ны өдрүүд болох экспо дээр зарлагдах байгаа. Бус нь л ингээд нууц хэвээр нь үлдээж маш олон сургуулиудын тэтгэлэг уран шуудлага surprise-уд байгаа. Манай сургуульд хүрэлцэж ирсэн бүх гадаад оюутнуудаа бид чин сэтгэлээсээ хандан сэтгэлээ гаргах болно. Тэгээд энэ чоны сургууль дээр бүгдээ уулзцгаая. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцсон хоёртаа маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ. UBS телевизтэй хамт байгаа их үзэгчдээ маш их баярлалаа. Кофе юу, цай юу ярилцлагын шууд нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.